Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Миний өнөөдрийн та нартай хүргэх гэж байгаа шүлэг маань бол залуу насаа надад худалдаач гэдэг шүлэг байгаа. Тэгээд энэ номонд маань орсон шүлэг. Тэгээд шүлгээ эхлэхээс өмнө та нартай бас хандаж хэлэхэд коронавирусын энэ хүнд нөхцөл байдалд маска сайн зүүж, гараа тогтмол угааж, болж өгвөл гадуур дотуур явахгүй байж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай. Тэгээд бүгдээрээ хамтдаа коронавирусыг давж гарцгаая. Ингээд та нартаа шүлгээ зориулъя. Залуу насаа надад худалдаач. Залуу насаа надад худалдаач. Зовлон жаргал асуудалтай нь хамт. Зарчих надад би бүгдийг нь авъя. Заавал хийх ёстой ажлууд байна. Би залуу байснаа хизээч мартдаггүй юм. Би сэтгэлээр минь хайр дүүрэн байсныг өдөр болгон дурлуулдаг. Өнгөрсөн цаг хугацааг орхиж чадахгүй. Хорогддог байсан би залуу насанд, ховсдуулдаг байсан би хайр сэтгэл. Хоног өдөр холхин өнгөрсөөр хагас 100 жил улиран оджээ. Одоо ч гэсэн дурлахад бэлэн овор суусан настай эмэгтэй би. Оргож гэрээсээ нисхийг хүссэн охин зам минь одоо ч надад бий. Амьдралынхаа турш хураасан мөнгөө алт эрдэнэс бүхнийг өгөөд аз жаргалыг залуу настай авмаар байна би яг одоо. Гадуур тэнээд ээждээ зэмлүүлж гангалж гоёод хөвгүүдэд тоогдохыг хайрын захиа хүнээр дамжуулж хариуг нь тэгээд догтлон хүлээхийг хүсэж байна би. Гаднаас минь харахад ганган би баян хүүхэн. Гагцхүү сэтгэлд минь одоо баялаг гэж алга. Ганцхан өнгөрсөн амьдралын дурсамжууд минь л намайг гадаслаж амьдралд тогтоож байна. Залуу насаа надад худалдаач. Зовлон жаргал асуудалтай нь хамт. Зарчих надад би бүгдийг нь авъя. Заавал хийх ёстой ажлууд байна. Насан туршдаа хураасан энэ их хөрөнгийг минь ав. Надад энэ хэрэггүй. Зөвхөн залуу нас минь л хэрэгтэй байна. Баярлалаа.